За сайн байцгаана уу? Ариун санаа бай. За тэгээ бүгдэнд нь өдөр өглөө орой минь төргий би ямар ч зөв өглөө сэрж ин цаг одоо 10 цаг болж байна. Новшиж энийг хардаа. Харж байна уу? Өчтөр би энийг хялгаснуудаа эндүүдж жагаад би тэр ингэ зургт руу ингэж гүлээсэж байгаа юм эндүүгээ дараа хийчих юм. Тэгээ байхгүй түлэгтэй хийсэн. Одоо энэ штэ энэ. Хаана? Энэ шимүүлц юм шиг. Энэ ч гэсэндээ эндүүний сорив заяа. Бас уртлаг үсэн гэж ороод зургт руу харж байгаа юм байна агаа хийсэн бүтэхгүй. За юу ч гэсэн эхлээд боссыг өнөөдөр би бүр мангарах завгүй. Тэгээд угаасаа ярих ч юм их байна надад. За ч гэсэн босцгаая. Хөөш. Чамаа зүгээр муушиг суухгүй бол би YouTube үзэж байгаагаа амир агаа нэр дугуй болчих шүү. Тэр амир архиуд тарин шанаа дугуй болчих шүү. Ой, гүнзэхэ. Яхоо. Усан дороод гараад ирлээ. Тэгээд газ хальт буудаад юу яцгаая. Миний явах гэдэг газар л явцгаая. Гэр орон морн нохоо орон. Тэрс ямар ч завгүй бүр ингэж амар завгүй байгаа болохоор гэрээд сэвэрлэх зав байхгүй. Тэгээ жоохон зав болтонгууд ногортлоо утмаар санагтаад, хөвтмөр санагдаад, ясаа амар санагтаад. Айгу тийм юу байна. Тэм нэг л юу байна. Итгэхгүй байна. Би нэг тийм драманы талаар ярмаар санагтаад. Сая сүйд Netflix-д орсон 2025 оны Mellow Movie гэдэг нэг тийм юу байгаа. Драма байгаа аахгүй юу? Тэрийг би сая өчигдөр юу яасан. Нэг доор нь бүгдийг үзчихсэн. 10 ангитай. Нэг анги нэг цагийнх. Тэгэхээр 10 цагийг би бүхэлдээ тэр кино зарцуулсан байна гэсэн үг. Хайрын миний цаг хугацаа. Энерги. Гэтэ харамсааргүй кино байсан. Харамсааргүй тийм драма байсан заяа. Тэр драманд одоо ингээд яга үзсэн бэ гэхээр миний амар дуртай гол дүрийн хоёр жүжигчнээс болохоор миний амар дуртай хоёр жүжигчнүүдээс аахгүй юу? Ялангуяа би эрэгтэйд амар дуртай аахгүй юу? Яг тийм гоё амар гоё лаг жүжигчин гэж би бодоод идэв. Тэгээ тэрийг нэг дор сайхан үзсэн чинь би болохоор яг ингээд анх эхлүүлэхээс өмнө за энэ хоёрын хайрын талаар л гарах бах та гэж гисэн чинь яг хоо хайрын талаар л гардаг тодорхой хэмжээнд. Мэдээж драма юм чи хайр гарахгүй драма байвал шал утгагүй. Тэгээд үзээд байж байваа. За тэр драманы хувьд гэх юм бол эрэгтэй эмэгтэй хоёр нь бол мэдээж гол дүр. Тэгээд хоёр гол дүрээс гадна туслах бас хоёр дүр байгаа. Бас хоёр хосууд. Одоо хоёр гол дүрийн найзууд нь гэсэн үг зэ. Эрэгтэйийнх нь найзууд гэсэн үг. За тэгэнгүүт бас нэг гол дүр байгаа. Тэр нь болохоор гол дүр эрэгтэйийнх нь төрсаах. За тэр киноны одоо сэтгэлдээс би жоохон ярмаар санагтаад тэрийг жоохон үз гэж зөвлөмөр санагтаад яагаад тэгэхээр би нэг тийм кино минь үзээд яг амар уйлдаг л та. Гэтэ сүүлийн үед нэг тийм намайг уйлуулахар киноны гарч ирэхгүйс ахгүй юу? Яагаад уйлаад байна чи? За тэр киног үзээд яагаад уйлсан бэ гэхээр тэр хоёр хайр дурлаас үүдэлтэйгээр би ингэж уйлж мэлсэн юм уу гэхээр үгүй заяа. Гол дүр эрэгтэй жүжигчний төрсөн ах нь 20 настай байсан. Гол дүрийн өөр эрэгтэй жүжигч нь болохоор өөрөө 8 настай байсан. Яг тэр үед ээж аав нь ингээд зэрэг өнгөрчдөг байхгүй юу? Тэнгүүд мэдээж ахынх нь хувьд бол ингээд тэр ар гэрийг одоо авч явна. Дүүгээ ингээд асарч хамгаална. Шууд ингээд том үний тийм үүрэг дээр ингээд тохогдож байгаа байхгүй юу? Тэгвэл ах нь дөнгөж 20 нас гэдэг чинь тэр том хүн гэсэн үг бол ер нь бол биш шүү дээ. Ер нь л бас хөрхөн бэби дээр орно шүү дээ. Тэнгүүд ах хүн бүхэлд 8 настай одоо дүүгээ ингээд шаарж хандаж ингээд сургууль соёлыг төгсгөн тэ ингээд аюу том асуудал дээр ингэж унжаа байхгүй. Тэгэнгүүт тэр хоёр ах トゥ хоёр ингэж холддог амар хүчин зүйл байсан заяа. Тэр нь юу байсан бэлээ кино байсан. Яагаад тэгэхээр тэр хоёр ингээд ээж аавыгаа өнгөрвөөгүй юу ингээд очих газаргүй оронгүй болж байгаа байхгүй. Тэгээ нэг тийм одоо дээр үеийнхаар ярих юм бол CD-н дээр кинонууд байдаг гэсэн шүү дээ. Бид нэр одоо CD-тэй дэлгүүр ороод ингээд CD-гээр кино минь авч үздэг байсан шүү дээ. Яг тийм газар ингээд өрөө түрээслэхэр болдог. Тийм дэлгүүрийн одоо подвалны өрөө түрээслэхэр болдог. Тэгэнгүүт тэр CD-ний дэлгүүрийн эзэн ах нь болохоор өөрөө бүр амар гоё бас мундаг гоё сэтгэлтэй гоё хүн байсан. Тэгээ тэр хоёр ингээд түрээслүүлэнгээ 8 настай дүү нь болохоор ингээд тэр CD-г өнгөө авч кино үздэг байсан баггүй юу. За тэгэнгүүт тэр эрэгтэй нь ингээд
гол дүр эрэхтэй жүжигчин маань ингээд кинонд бүр ингээд донтцсон төрлийн хүн. Ингээд киног ерөөсөө ялгадгүй бүх киног үздэг. Нэг үзсэн киногоо бүр 12 удаа үздэг тийм жүжигч одоо дүрээр гарч ирдэг байхгүй. Тэгээд тэр ах дүү хоёрыг холбдог гол зүйл байсан бэхлээр кино байсан заяа. Ингээд тэр хоёр 7 хоногтоо ингээд 3 кино үзэх, 7 баг өдрөө болгон кино үзэх гэдэг нь болохоор тэр хоёрын ингээд маш тийм одоо нандин тийм цаг хугацаа байсан гэж үзэхэд болдог. За тэгээд ерөнхийдөө цаг хугацаа өнгөрсөөр хагаад эрэхтэй одоо гол дүр эрэхтэй 8 настай жүжигчин маань 25 настай болдог. 25 настай тэгээд киногаараа ингээд өөрийнхөө тийм сонирхлоороо ингээд дамжуулаад тийм кино шүүгчийн тийм ажил хийдэг баггүй юу. Тэгэл тэр ажил нь ч гэсэндээ маш тийм бүтэмжтэй айгу мундаг явж идэг. Тэг яг өөрөө мэдээж бас нөгөө нэг жүжигчингээр л хэлж байгаа юм л та. Тийм киноны туслах дүр мөр үг мүг ярихгүй зүгээр хажууд нь ингээд зүрхрээд өнгөрдөг тийм дүр мөрөөр хэлжсэн баггүй юу. За яг тухайн үед одоо тэр 8 настай залуу бол ингээд кинонд ингээд өгчөө дурлцсан ингээд кинонд амар хайртай тийм залуу байгаа шүү дээ. За нэг өдөр ингээд одоо movie солонгос хэллэгээр болохоор movie гэдэг баггүй юу? Movie гэдэг болохоор солонгос одоо тийм аялгаар нь movie гэдэг баггүй юу? За тэгсэн чинь movie гэдэг нэгэн эмхтэй хүнийг санамсархгүйгээр ингээд нэрийг нь сонсдог тэр залуу. Тэнгүүдээ нэрэнд нь ингээд амар одоо ингээд татагдангуудаа тэр охинд ингээд сайн болчтой заяа. Тэр охин ч тэр одоо тухайн үед ингээд жүжигчин хийжсэн тийм одоо байгууллагын туслах ажилтнууд байсан баггүй. За энэ хоёр ингээд бие маш сайн болоод ингээд айгүй тийм залуун ч гэсэндээ араас нь амар гүдэг. Тэгээд амарлаа ингээд бие одоо ингээд тасаал дурлаал ингээд яг үеийн яг өмнөх шатн дээр явжсэн чинь одоо гол дүрийн жүжигчний ахад төрсөн ах нь осолд орчдөг заяа. Тэгээд осолд ороод мэдээж тэр гол дүрийн жүжигчний хувьд бол түүнд байгаа цорын ганц хамгийн нандин зүйл бол түүний ах нь гэсэн үг шүү дээ. Тэнгүүд ах нь ингээд осолд ороод аврагдаж үлдэж чадсан ч гэсэндээ одоо 5 жил ингээд сэхэн твтдэг. Сэхэн твтээд ингээд ярих чадвар, хөдлөх чадвар ерөнхийдөө бүх чадваруудаа алдаг. За маш том осол байсан. Тэгээд залуу бол мэдээж те юу хайр дурлал, юу охин сохин ахыгаа л хөл дээр нь босгох минь гээл ингээл ахыгаа имлэх дотор нөгөө нэг кино шүүгч байгаа ажлыг ингээл хийгээл. Тэгээд ахыгаа 5 жил ингэж имлэхтэн цагтдаг. За ах хүү бол нэлээд сайжраад бие хаана гайгүй болоод имлгээс гардаг. Тэр хоёр имлгээс гарангуудаа одоо 5 жилийн хугацаанд тэр дүү хүү бол тодорхой хэмжээний мөнгө хөргөн хураацсан байгаа шүү дээ. Кино тийм шүүгч хийдэг хүн чинь. Тэгээд тэр хоёр ингээд шинэ байранд ороод шинэ байрлал ингээд нөхөр болдог. Энэ 5 жилийн хугацаанд бол тэр гол дүрийн хоёр эрэгтэй эмэгтэй хоёр жүжигч ямар ч бие биетэй холбоогүй байсан заяа. Тэгээд ах нь ингээд тэр гэрийг сонгосон заяа. Ах нь тэр энэ байрлал нөөж ормоор ингэж ахыхын сонгосон гэр байсан. Тэгсэн чинь хүний ингээд заяа төөрөг мөрөг гэж үнэхээр байдаг гэдгийг харуулж байгаа кино байхгүй юу? Нөгөө орсон чи яг уртлынхан айл нь тэр юуних тэр өмнө нь хайртай байсан охиных нь гэр нь байсан. Тэгээ тэр хоёр маань тэгэж явсаар хагаад тэгээ их юм болноо драма юм чинь 10 ангитай драма. Тэгээ их юм болж ерөөхдөө ингээд порндоо үерхээр болоод ингээд бие биедээ ингээд угаасаа дахиад татагдаж эхэлдэг. Эмэгтэйгийн хувьд болохоор тэр залууга 5 жилийн турш ерөөсөө мартаагүй. Ингээд таан юу явдаг юм бол даа. Ер нь тэрийг мартахын тулд ингээд амарлаг ажиллаж ингээд амар мундаг амбицтай байсараад тийм кино зохиолчулдаг байхгүй юу. За тэгээд удаачгүй ах хүү бол жоохон ингээд амьдралаас алхсан уу, яасан, ийсэн. Ерөнхийдөө тэр ингээд үнэхээр осол гарах нөхцөл байдал байсан уу? Эсвэл тэр залуу өөрөө амиа орлох гэж оролдлого хийсэн үү гэдгийг дээр одоо ингээд би ч ойлгохгүй байгаа, дүүнч ойлгохгүй байгаа. Тэр ингээд маш ээдрэгт асуудал заяа. Тэр нь юу байсан бэ гэхээр одоохан ингээд нэг тайг ингээд төшөөд ингээд явдаг болсон. Одоо нэг хөл ингээд ажиллагаагүй болонгуудыг тайг тулж явдаг болсон байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь нэг өдөр ингээд гарцан дээр зогсчихсэн чинь ах нь гарцан дээр зогсож байгааг ингээд дүүн ингээд харцдаг байхгүй. Тэгээд араас нь хараад зогсчихсэн чинь ах нь ингээд гэрлэн тохиороо харсан чинь улаан гэрэл байсан. Улаан гэрэл дээр бол зам гарчлахгүй шүү дээ. Босхог мэдсэрэж шууд ингээд дагонцоод ингээд зам гарах гад ингээд явдаг байхгүй. Одоо ер нь бол амиа орлох шалтгаан юм уу эсвэл үнэхээр юм бодож байгаад ингээд юуч бодохгүй тэг алхацсан юм уу? Мэдээж дүүдээ болохоор юуч бодоогүй ингээд зүгээр алхацсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ дээр бас нэг зүйл ажиглагдсан заяа. Юу байсан бэ гэхээр одоо тэр ах нь 5 жил эмнэлэгт твж байгаа шүү дээ. Яж тэр ахих нь
осол гарсан одоо шалтгаан юу байсан бэ гэхэлэр хүн амьтантай мөргөлдөөгүй, машинтай ерөөсөө мөргөлдөөгүй. Өөрөө зүгээр тийм амар бороотой, манантай өдөр машинаа барьж явж байгаад одоо халтаргаанд тийм одоо далаар өсрөө орчдөг байхгүй машинтайгаа. Тийм одоо үйл явдлаас болоод ерөнхийдөө ингээд одоо тийм хэвтрийн байдалтай 5 жил болсон байхгүй. Тэнгүүд дүү нь болохоор цагдаагийн байгууллагаас болохоор энэ ингээд тийм халтрах хэмжээний тийм осол аваар гарах хэмжээний тийм юм одоо сайн мэдэхгүй л байна. Гэтэ нэг одоо ингээд өөрөөсөө шалтгаасаа осол, замын осол гэсэн одоо дүүнэлтээр ингээд хэргийг хааж гинэ гэдэг ч байхгүй. Тэгвэл дүү нь болохоор 5 жилийн турш ингээд бороо орох болгонд амар тийм аадар бороо, ширүүн бороо орох болгонд ингээд юу яадаг болцсон. Ахыган тэр осолцсон юун дээр зам дээр ингээд машинтай хурдтай ингээд явж үзэж туршилт хийсэн заяа. Үнэхээр ингээд осол болох үйс байсан уу эсвэл ах үнэхээр зүгээр амиа орлох гэж үйлдэл хийсэн үү гэдэг мэдхийн тулд. Тэгээд тэр залуу ингээд 5 жилийн турш ингээд тэр замаар ингээд байнга бороотой ингээд явж байхад ерөөсө осол гарах ямар ч тийм боломж байгаагүй байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь дүүр болохоо жоохон бодож байгаа штэ. Ах амиа орлох гэж оролдлого хийсэн юм байна гэд. Тэнгүү тэрний дараа ингээд саяны гарцсан дээр болсон үйл явдлыг ингээд харангууд дүүн ах юу нь бол ингээд амиа орлох гээд байгаа юм байна да ингээд амьдрмааргүй санагдаад байгаа юм байна да гэд. Тэгээд ахтайгаа ярилцсангууд ах нь үгүй хийсэн ш тийм биш. Би зүгээр ингээд үнэхээр санамсаргүй байдлаар бодох юм ихтэй гэд. Ерөнхийдөө тийм үйл явдал болноо. За тэгээд удаач хүү ах нь өөрөө ингээд том хавхар тавдартай болж таардаг. Тэгээд тавдраасаа болоод ер нь бол ингээд нас барчдаг заяа. Тэнгүүд ингээд энэ кино нь одоо энэ драманаас миний ойлгож авсан зүйл юу вэ гэхээр хувь тавилан гэж үнэхээр байд юм байна. Хоёрдугаарт төрсөн гарсан гэдэг одоо цусны юунууд төрлүүд бие биедээ ямар аим байд юм бэ. Тэгээд энэ кино энэ драманаас миний ойлгож авч байгаа хамгийн том зүйл юу байсан бэ гэхээр үнэхээр төрсөн гарсан гэдэг бол ингээд бие биенийг амар хайрладаг, бие биенийхээ төлөө бүр үнэхээр бүр юмаа зориулдаг. Ялангуяа тэн дээр ахын хайрыг харуулж байхгүй. Би ч өөрөө ах чүү, ихч чүү штэ. Тэнгүү тийм хайр би үзэж мэдэрч үзээгүй заяа. Тэнгүүд энэ бидрэх боломж нь байгаагүй гэсэн үг штэ. Тэгээ одоо би ч нэг дүүтэй штэ. Тэгээ би тэрэндээ болохоор тийм одоо хайрыг зориулахыг амар хүсэж байгаа байхгүй. Би ингээд дүүгийнхэн төлөө юм болгоныг хийж чадах үсттэй. Тэгээ ахыхаа нь болохоор дүүгээ ингээд их сургууль, ах цах сургууль бүх юм ингээд төгсгөхийн тулд үнэхээр ингээд нэг ширхэгч найзгүй байх хэмжээний тийм амар завгүй амьдрдаг байхгүй юу. Ингээд ажлын газрын хүмүүс ингээд хамт ингээд хоолндоор ярих уу юм уу гэх хоолнд нь тэр ах нь үгүй би ингээд маргааш дүү маань юутай дүү маань ингээд дүү маань тэгнэ гэдэг ерөөсөө гээд дүүгийнхэн төлөө ингээ амьдралаа зориулсан. Тэгээ киноныхаа төгсгөл гэдэг байхгүй юу. Одоо ах нь нас барсан чинь ингээд өдрийн тэмдэглэл дээр дүүдээ бичээ үлдээсэн байхгүй юу. Ах нь ингээд чамаг харж баяр баясгалыг мэдэрдэг байсан. Чи бол миний амьдрал утга учир байсан. Тэгээд хайртай байртай гэх тийм байдаг. Тэгээ би яг тэр хэсгийг үзчихвэр өгтлээ уйлаа заяа. Ягаад тэгэхээр одоо би ярих юм бол мангар удах байхгүй. Мангар урт юм болно. Тийм болоо та нар ер нь бол ингээд орчуулгын орчим бол үзээсэй гэж би зөвлөж байгаа байхгүй. Тэгээ тэр киноноос яг бас туслах дүрийн хоёр хос гээд байгаа штэ. Тэр хоёр бол үнэхээр аим шиг токсик хоёр хос байсан за. Тэгээ тэрийг бас та нар өөртөө үзээрэй гэж би одоо хүсэж байна. Ойр тийм амар олон төрлийн тийм сэтгэл хөдлөл мэдрээгүй амар удцсан. Тэгээ яг тэрийг үзсэн чинь би ингээд дурлаа, донтож үзээд тэнгүүтээ уйлаад би бүр ингээд гэрээ барьж агаад ингээд орон дээрээ сууж байгаа гэ бүр уйлсан заяа. Тэгээ ямар ч сан тим кино үзсэн, тим драма. Та нар тэгээ солонгос хэлтийг өөртөө үзээд хэлгүүнүүд нь болохоор жоохон тийм англи сабтайтл эсвэл монгол хэл мэлээр орох юм бол заавал үзээрэй гэж би нэг зөвлөмөр байгаамаа. Тий. За тэгээд өхөр алдаж өхөр өглөө гяс нүр амаа гяс тичүн будаад гараад явна. Хоцрох юм бол болохгүй. Хоцрох юм бол би өөрөөрөө нэгэн тань гэсэн. Окей. Өнөөдөр нэг иймэрхүү өмсөж гарч ирлээ. Шүдний имлэг авах гэж байгаа. Тэгэхээр кофе авчих гэсэн чи яг өдрийн цайны цагийн дараад битүү ойчир. Тэгээ бас 10 минут хоцорчлаа. Би өнөө хоцордог юм биш аахгүй юу? Камсаамгида гарцсан. Имлэг дээр ороод ирлээ. Би тэг хоцорсон гэдгийгсэн чинь өөртөө завгүй хэлсэн юм биш үү? Энэ хардаа одоо би чинь амар кофе уудаг. Өдөр орой ер нь ингээд кофе чинь ингээд намайг амьдруулж миний 2 үйл дээр явуулж байгаа амар том хүчин зүйл ахгүй юу? Тийм болохоор өдөр орой бараг өдөр 5 аяыг уудаг заяа. Тэнгүүд ингээд дээрээс нь тамгаа татчихсан заяа. Тэнгүүд ингээд шүд маань ингээд шарангтай. Дээрээс нь миний энэ соёо надад үнээр таалагддаг байхгүй юу?
аппарат зүй гэхэлэр би 2 жил ч ингээд жил хагас ч ингээд аппараттай явах юм уу гэ. Тэгээд ямар ч сайн гоё юм хийж байгаа. Энэ хардаа ингээд хитрхи ингэж амар ингэж нүүрний хувирлал дээрээс дасгал масгал ихтэй бүр ингээд энэ гэдэг болохоор энэ хоёроор ингээд өршлөө сууж байна. Энэнгээр ингээд өршлөө одоо бодсон болохоор гайгүй харагдаад байгаа болохоос ш. Бодоггүй яг унтаж босч ирээд ингээд нүүр мөр жоохон хөөцөн байгаа байдал дээр өөрийгөө ингээд харангууд ингээд бүр юу ярим санаж дөнгөж 25 таа штэ. Тэг амьдрал дарлуулаад царайд нэг л алдаад шүү. Үгүй дагаад тавьчих юм уу? Энэ имлэгийн эмч нь бүр мангар царайлаг заяа. Амар царайлаг. Гэтэ guys энэ бол үнэхээр амар гоё юм л шүү. Би уг сая босоод өсмөсөө болно индүүтсэн юм аа. Уржилгаж муржилгаад тэгсэн чинь саяны салхинд жоохон дарлуулчих шиг бол. Та нар энэ саналн дээр юу мэдхүү ээ? Ямар хөө сэтгэл санааны төвшөлтөд суудгийг. Хүн ямар сэтгэл санааны бэлгэлгүй байх чаа. Амар амруу ингэж ангаалагдаг юм хийснээр зураг дараад байдаг шүү. Тиймэрхүү ичлээ шүү. Ой. Юурсан юм бэ? Танаа арчина. Одоо мэдээ алдуулаад арай хийж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд юм ярьж инээж миний хэр ингээд хамар Йоо ямар тэнийг зэрэг толт би юу. Нартаа соно. Ол би миний ингээд хийж чад үйлдэл болохоор ингээд амаа ингээд хоёр уруулаа ингээд чимээгээд байгаа байхгүй юу ингээд. Өөл хүмүүстээ хашна урд өдрөө өмөлсөн гэдэг шиг юм болоод байна яагаад вэ? За ямар ч энэ өвчин намдаа гарахаар юм байхгүй бол ингээд би яг нэг тийм жоо саажилттай харагдаад байна. Тэг ганна манна бол эмзгийн үйлчлэг энэ шал өөр байна. Сая би тэгсэхгүй ангаага хөвтөд үрж байгаа штэ тэгсэн чинь нөгөө ус нь хоол руу ороод хинжний цэвэрлэгч нь ингээд хоол руу амар дарцаахгүй. Ингээд тэгсэн чинь эмчнээс тэгсэн чинь амар дараад байдаг. Цэвэрлэгч сайлгаш. Хэлсэн. Нөгөө нэг царайлаг цэвэрлэгч ирсэн. Тэгсэн би одоо ямар амар байлтаа болоод яалч дараадсан. Дээр би энэ хоёр актараага энэ Ямукийн тэнд байдаг гэрийн хажуудлын нэг Ямукт амьдарч байхад хоёр актараага нэг эмчрүү ороод ингээд домтуулчих гэсэн чинь нэг өвөө намайг амар тарьдахгүй. Юу наач амар та амар хөштэй дараа тариад байгаа юм шүү гэсэн чинь юу яриад байгаа угаасаа л өвдөн шүү дээ. Угаасаа өвдсөн юм надад чинь. Тийм амар болоор тийм хамаахан бүдүүлэг ярьдаг байсан чинь царай шиг ааштай эмчээлээ. Монголчууд ирчихэл ямар царай ямар царай л хэл тэр очиж. Тэр манай жинхэнэ захирал эмч. Наад бүр мондч. Захирал нь яагаад надад хийж өгөөгүй. Яг анх ирдэг өдөр нь байгаа амарцсан зэхгүй. Байсан. Тэр их тарах юм уу? Тэр их тарах юм уу? Хангуг тэр их тарах юм уу? Царай хардаг хөө. Манай залууч царайдаг. Манай залууч аяр царайдаг. Би тэр нэг ажилгүй суугаал гэж болд юм уу? Болохгүй шүү дээ. Чам ирц болох л гэж байгаа. Тэр Монголд тэр байна. Монголчууд нэлийн ирж байгаа. Зөндөө илж тий. Харин. Гэхдээ энэ эмч нь бүр амар лаг сайн гэж юу арьсан бүр ялаа халтараад одоо арьсны эмнэлгийн эмч одоо тэгхгүй яа. Хүү ер нь тэгээд бүдүүн үнээс ингээл би пит одоо ингээд ямар мянга ингээд те би фитнесийн багш гэснээр өөрөө нэг аим шиг бүдүүн байх юм бол ихэд өнөмсөлтэй ажиллах шүү. Тийм тий. Өөрөө амар гол нэмж арьсны эмч гэсэн амар утгатай явал. Би бас тэгдэг за арьсны ингээд бүтээгдэхүүн зардаг нэг шнэр эдэн штэ. Чи өөрсдөө хайртай амар төнгөт юм би. Яг аавна гэж бодож байна. Би чамд итгэхгүй байна. Итгэл төрөлхөж бус байна. Окей. Яа, энд одоо 7 хоног гэсэн те. 7 хоног нуу 10 хоног сая ямар хэд хоног хийх юм гэсэн асуусан шүү дээ.
А тэгээ намайг хүлээгээ суулгаад ам тий. Үгүй. Хойлоо юм яхад болно шүү дээ. Яхад болох юм уу? Чи яахгүй ингэ суулгаад байгаа зүйл юм бэ? И жаа юу байх гэдэг юм шатсан шүү дээ. Наа ингэ цагийг хизээ гэж хэлэх гээд ингэ хүлээгээд байгаа байж байгаа. Явах юм бол чи. Чи уг хоолыг бодог байгаас тий. Өвдөхгүй. Чи тэгээд тэр хичээл авах юм бол тэр найзтайгаа ярилцж аваад хэлцээ. Яаж энэ хоёрт гоё хямдхан заагаад их. Групп анги болоо явчих юм бол бүр амар юм шүү. Харин Би биетээ өөрчлөлт. Хэд бондгорын тань ажилтаа охин чинь. өөрхөө жижиг. Жижиг бондгор биш үү? Амар өдөр биш. Ерөнхийдөө өөхтэй багтай. Айгүй. Айгүй. Саалж унлаа би яг. Өдөржингөө өглөөнөөс ахуулаад имлэг домлого ишид тийшээ яриа хөрөө ярилцлага яасан ажил төрөл бэлтгэл багшлал дасгалжуулалт гэж явсаар хагаад одоо гэртээ орж ирлээ. Тэр цагийг хар. Оройн 11 цаг 50 минут болж байгаа юм биш үү? Тэгээд одоо ингэ сага нүр амаа угаачаад сая би бүр ингэ турж өгөх гээд үсэж өгөх гээд дээрээс нь ингэ сэтгэл санаа жоохон муу амар стресс хөдлөөд chicken dog бүгээ захиалчихсан. Тэрийгээ тэр сайхан идчихэд сайхан нүрийнхээ будыг арилгаад ганцаараа гоё бас кино үзэж жоохон эмэрмэр санагдчихж байгаа. Тийм тэгээд өнөөдрийн хувьд маа нэг иймэрхүү өдөр байлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Энэ хүртэл надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ариун санаа байла та бүхэндээ бүгдэнд нь хайртай шүү. Энэ ихтэй дахиад 7 хоногийн дараа ирж нэг гоё нөрөвчөө суулгана. Тэгэл одоо би ингэж ингэж инээд өгөх юм болно гэсэн үг. Бай хайртай шүү.